авилга албан тушаалын хэрэг тооцох хугацаа тооцохгүй. Өмнө нь авилга албан тушаалын хэрэгээр шалгагдаж байгаад тооцох хугацаа дууссан үндслэлээр хэрэгсэхгүй болсон хэрэгүүдийг сэргээн шалгана. Одоо сүүлд батлагдсан эрүүгийн хууль дээр бол оногдуулж болох ял шитгэлээр нь онцолж одоо ангилж байгаа. Хуулийн нийтмэл хэрэглээ, нийтлэг хэрэглээ гэдэг нэг асуудлаар за өчигдөр нэг юм шийдвэр гаргаад өнөөдөр нэг юм шийдвэр гаргаж ирэх байх ёсгүй. За бид энэ удаад хөө хэлцэх хугацааны талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Данзан Орвтой ярилцахаар бэлэн болоод байна. За урилга маань хүлээн авсан танд баярлалаа. За хоёулаа ярилцлага юуны төрөнд одоо хөө хэлцэх хугацаа гэж юу юм бэ гэдэг асуудлаас эхлэе. Монгол улсын эрхцүүд, эрдэс мэрэг эрхцүүд нэлээд бас эрт орж ирсэн байдаг. Түүхэн талаас нь авч үзэх юм бол 1926 шүүх цаазын бичиг гэж батлагдаад энэ дотор ял үл хэлэлцэх гэсэн ийм агуулгаар орж ирсэн байдаг. Маш энгийнээр тайлбарлах юм бол одоо хуульд заасан тодорхой хугацаа өнгөрсөн тохиолдолд тухайн одоо хэрэг асуудалтай холбоотой асуудлыг цааш нь шалгахгүй, ялагдчаар татахгүйгээр аливаа эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэх ийм агуулгатай. Бүр цаад утгаараа гэх юм бол эрүүгийн хэрэгцсэн болон зарчмууд байна л да. Одоо хамгийн чухал зарчим бол хууль дэдлэх зарчим гэдэг бас яригддаг. За түүнээс гадна энэрэнгүй ёсны зарчим гэдэг байдаг. Энэ энэрэнгүй ёсны зарчмын агуулгыг тодорхой хэмжээгээр бас илэрхийлдэг. Халуун мөрөөр нь ороогүй, тодорхой нотолох баримтууд нь тухайн цаг хугацаанд илрээгүй, хожим илрээд энэ тодорхой хугацаа өнгөрсөн тохиолдолд энэ түрүүнд хэлсэн чинь ач холбогдлоо алддаг. Тэгээ манай эрүүгийн хэрэгцсэн нэлээд одоо нэртэй зуутай эрдэмтэд энэ хууль хугацааны талаар нэлээд бас судалсан, нэлээд одоо оновчтой тодорхойлолтуудыг бас өгсөн байдаг. Одоо сая хэлсэн тэр ялын зорилго, эрүүгийн хариуцлагын зорилго утга учиргүй болдог. Нөгөө талаас нь бол гэмт хэрэгт өртсөн, хохирсон этгээд тодорхой цаг хугацааны дараагаар одоо сэтгэлийн шарах гэдэг юм уу, одоо энэ эмзэг байдал нь тодорхой цаг хугацаагаар ингээд илааршаад тэгээд цаад утгаараа нөгөө түрүүнд хэлсэн тэр эрхийг сэргээдлүүлэх энэ нөхцөл зорилгоноос алдагдсан байдаг учраас хууль хугацаа гэдэг ойлголтыг зайлшгүй бас хэрэгэлдэг. Энэ зөвхөн нийт хэрэгцүү одоо хэрэглэгддэг ийм ойлголт. Нөгөө талаараа нөгөө их газрын хэрэгцүүн системтэй, Ром Германы хэрэгцүүн системтэй улс орнуудад эрүүгийн хуулиндаа тусгайлан зааж өгдөг. Одоо манай хэрэгцүүн бүл, одоо манай хэрэгцүүн систем бол Ром Германы одоо суурьтай ийм хэрэгцүүн систем байгаа. Тэгээ эдгээр улсуудад харилцсан одоо гэмтэргийн одоо нийгмийн хор аюул, хэргийн ангилал, оногдуулж болох ял шийтгээс хамаарат харилцсан гэдлгээр тогтоогддог. Ер нь энэ хөө хэлцэх хугацаа гэдэг зүйлийг ер нь тоолох нь зүйтэй юм уу? Хөө хэлцэх хугацаа гэдэг зүйлийг тоолохгүй байх ёстой юм уу? Тухайлан нэг хэрэг дээр одоо авч үзээд хөө хэлцэх хугацаа байна байхгүй байна гэж хуульчлах нь ер нь зүйтэй юм болов уу? Ерөнхийдөө хууль хугацааны асуудлыг ер нь нийтлэг журмаар нь зохицуулдаг. Яг тухайлсан одоо иргэн А гэдэг юм уу, иргэн Ц'д холбогдох хэрэг дээр за ийм хэмжээний одоо хууль хугацааг тогтоё гэдэг ийм агуулгаар бол дэлхийн улс орнууд бол тодорхойлдоггүй. Нийтлэг одоо байдлаар бол авч үзэх юм бол манай өмнөх одоо эрүүгийн хууль дээр ч гэсэн яг тийм зохицуулттай байсан. Тэр нь юу гэхээр эрүүгийн гэмтрийг нийгмийн хор аюул, одоо хор уршиг, хохирол, тийм одоо нийгэмд аюултай шинжээр нь ангилдаг байсан. 4 ангил: хөнгөн хэрэг, хөндөвтөр, хүнд онц хүн гэдэг ангилдаг. Энэ ангиллаас шалтгаалаад хууль хугацааны хугацаанд харилцсан адилгүй. Тухайлх юм бол одоо хөнгөн хэргийн тухайд бол 1 жил хүртэл. Хөндөвтөр хэрэг 5 хүртэлчлийн ялтаа бол 5 жил хүртэл гээд ингээд ангиллаас шалтгаалдаг гэсэн. Харин одоо сүүлд батлагдсан эрүүгийн хууль дээр бол оногдуулж болох ял шитгэлээр нь онцолж одоо ангилж байгаа. Одоо хорихол оногдуулахгүйгээр одоо шийдвэрлэх хэрэгт одоо 1 жил байх чинь 8 жил хүртэлх одоо ялтай хэрэгт бол 5 жил гэх мэтчлэн нэг оногдуулж болох ялаар нь ингээд ангилсан. Энээс болоод бас зарим нэг юм маргаантай асуудал гарч ирсэн. Ягаад гэхээр хорихолоор нь баримжаалаад ингээд хэмжээг нь тогтоочхоор хорихолгүй одоо зарим торох ялтай дээр хэрэгүүд дээр хэрхэн тооцох асуудал нь бас тодорхойгүй байна. Хуулийн этгээдэд холбогдох хэрэг асуудал дээр тодорхойгүй байна. Зарим нэг онцгой төрлийн хэрэгүүд татварын хэрэг дээр бас хууль хугацааны асуудал энэ яг нэг хоёр хуулийн одоо зорилтон дээр бас хийдэл үүссэн байна гэдэг үүднээс тодорхой тооны бас тодорхой одоо хуулийн нэмэлт өөрчлөлтүүд ороод ерөнхийдөө бол тийм цэгцрэх хандлагатай байгаа. Гэхдээ өмнө батлагдсан 15 онд батлагдсан хууль эрхцүүн хэрэглээнд орохгүй байжгаад 17 онд дахиж нэг нэмэлт өөрчлөлт ороод 20 онд бас өөрчлөлт орохдоо энэ хууль хугацаатай холбоотой асуудлыг аль аль нь хөндсөн байна. За тухайлх юм бол 15 онд батлагдсан эрүүгийн хуулийн 1-10 дугаар зүйл
заахтаа хөө хэлцэх хугацааг гэмтэрэг үйлдсэн өдрөөс эхлээд ялагдагчаар татах хүртэл тоолно гэдэг. Үндсэндээ бол хугацааг нь богиносгож авчихна. Гэтэл хэрэглээнд ороогүй байх үедээ 17 нэмэлт өөрчлөлт орохдоо гэмтэрэг үйлдсэн өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр 30 төгөлдөр болох хүртэл хугацаанд тоолно гэж. Бүр өмнө 30 төгөлдөр бүрдэгчсэн хуулийн тэр агуулгаар нь батлаад за энэ ерөнхийдөө болохгүй байна гэж үзсэн нь манай хууль тогтоох байгууллагаас 20 оны 1 сарын 10-нд нэмэлт өөрчлөлт оруулахдаа бүр өмнө анх нөгөө батлагдчихсан 15 онд батлагдчихсан агуулгаар буюу гэмтэрэг үйлдсэн өдрөөс ялагдагчаар татах хүртэл хугацаанд тоолно гэж авч үзсэн. Одоо богиносгож авч үзсэн. Гэхдээ бол хууль тогтоох эрх мэдэл мэдээж одоо парламент хадгалагдж байгаа. Энийг бол яг буруутгах арга байхгүй. Энэ байдлаар ингээд хууль зохицоог тоолдог улс орнууд байна. Одоо манай Ром Германы эрх зүйн бүлийн зарим улсууд бол байж байна. Гэхдээ одоо яг ямар асуудал нь одоо нэлээд маргаан дагуулад байна гэхэлэр та бүхэн ч бас зарим талаар сонссон байх. Одоо үндсэн хуулийн цэцгийн шийдвэртэй холбоотой, нэмэлт өөрчлөлттэй холбоотой, улсын дэвшүүхийн тайлбартай холбоотойгоор нэлээд юм зөрөлдөөнтэй харилцан адилгүй юм байр суурьуд гараад нэлээд тийм маргааны сэдв болчиход байна. Ер нь хөө хэлцэх хугацаа дээр одоо авилга албан тушаалын гэмт хэрэг дээр хөө хэлцэх хугацаа байхгүй байх ёстой гэдэг ийм байдлаар одоо тухайлан одоо авилга албан тушаалын гэмт хэрэг бол ийм байна. Магадгүй малын хулгай гэдэг юм уу те одоо хүн амны хэрэг одоо ямар нэгэн одоо өөр төрлийн гэмт хэрэг байхад одоо хөө хэлцэх хугацаанд ингээ харилцан адилгүй байгаа нь өөрөө зөв юу те юм уу? Та бас хуульчны хувьд бас юу гэж боддог? Эрүүгийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаад тухайн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан байсан. Тэр дотор яг таны хэлсэнчлэн авилга албан тушаалын хэрэгт хууль хэлцэх хугацаа тооцохгүй. Өмнө нь авилга албан тушаалын хэрэгээр шалгагдаж байгаад хууль хэлцэх хугацаа дууссан үндслэлээр хэрэгсэхгүй болсон хэрэгүүдийг сэргээн шалгана. За мөн өвөнд одоо хууль буцаа хэрэглэгч журам гэж байдаг. Одоо эрүүгийн хуулийн 1.9 буюу одоо ял шийтгэлийг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, гэмт хэрэг тооцохгүй болсон. Энэ одоо хүнд эрэг тусгалтай энэ хууль одоо үйлчлэлээр нь хэрэг асуудлыг шийдвэрлэхийг бол хууль буцаа хэрэглэх гэдэг. Энэ буцаа хэрэглэх журам үйлчлэхгүй гэдэг утгаар дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан байсан. Үүнийг Монгол Улсын үндсэн хуулийн цэцээс авч үзээд энэ Монгол Улсын үндсэн хуулийн тодорхой заалтуудыг хууль дээдлэх, зарчим, за шударга шүүхээр шийдвэрлэгдэх асуудал. Тэгээд дээр нь олон улсын одоо хүний эрхийн талаарх олон улсын одоо манай нэгдэн орсон гэрээ конвенцууд байна шүү дээ. Одоо энийг бол сахин биелүүлэх Монгол улс бол үүрэгтэй. Энэ одоо гэрээ конвенцуудад заасан заалтууд харшилж байна. Хүн одоо гин бурууга нэг л удаа шийдвэрлэхээс биш дахин одоо ингээ буруутгагдаад мөн хууль буцаа хэрэглэх журам бас халтаагаар одоо иргэндээ халтаагаар үйлчлэх ёсгүй гэдэг үзнээс тодорхой цэцүүлд өгнээд дагаж мөрдөх журмын тухай хуулийг бол хүчингүй болгоцсон. Харин үүний дараа Монгол Улсын дэвшүүхээс 2022 оны 3 сарын 9-нд санагдаж байна. 11 дугаартай Улсын дэвшүүхийн тайлбар гарсан. Нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор энэ одоо хууль зохицох хугацаатай холбоотой асуудлыг тайлбарлсан. Улсын дэд шүүх хууль тайлбарлах эрхтэй бол эрхтэй. Гэхдээ одоо цэцгийн шийдвэр бол одоо эцсих байна гэдэг зүйл байдаг шүү дээ. Цэцгийн шийдвэрийг дэд шүүх тайлбарлах нь ер нь зүйтэй юм уу? Улсын дэд шүүхийн тайлбараар бол тэр юуг нь бол өмнө хэдийгээр одоо үүсээ шалгаж байгаа хэрэг нь бол хамаа байхгүй. Одоо энд ингээ шалгагдаад үүсээд ингээ явж байсан гэсэн юугаар яана ялагчаар татах хүртэл тоолно гэдэг эрх зүйн байдлыг дордуулсан ийм агуулгаар тайлбарласанд бол нэлээд асуудал байгаа. Тэгээд манай өмгөөлөгчтэй холбооны гишүүд нэлээд өмгөөлөгчдөр тодорхой хуульчдын зүгээс энэ бол үндсэн хууль зөрчиж байна. Хууль дээдлэх зарчим олон улсын хэрэгэн боломжийн богино хугацаа шийдвэрлэх эрх. Тэгээ олон улсын одоо өмнө хуулиар хөлөөс өргөн Монгол улс шударгаар сахин биелүүлнэ. Хууль зарлиг тогтоол төрийн байгууллагын бусад шийдвэр бол үндсэн хууль бүрнээ нийцсэн байвал зохино. Гэх мэтлэн маш олон үндсэн хуулийн залтуудыг зөрчиж байгаа гэсэн үндслээр бол юу гаргацсан. Цэцэд одоо мэдээлэл гаргаад одоо процесс үргэлжилж байгаа. Тэгэхдээ энэ ч одоо бараг 4 жил орчмын өмнө цэцэд хандсан одоо болт шийдвэрлэгдэг бол байна. Гэхдээ ойрын хугацаанд шийдвэрлэгдэх болов уу гэж бас найдаж байна.
Ер нь хөөн хилцэх хугацаагүй байснараа ер нь Монгол улс дээвэргүй шорон болох юм уу? Нэр бүхий хүмүүс ч бас одоо хилдэг л дээ. Одоо ямар нэгэн хэрэгт одоо тогтоогддгүй эцсийн байдлаар тогтоодгүй ингээд шалгаал байдаг. Дасан сэргийлэх арга хэмжээ аваад Монгол улсын хилээр гарахыг нь хоригддаг. Янз бүрийн байдлаар одоо эрхэнд нь зөрчигдөөд байдгаа гэдэг зүйлийг бас цахим сүлжээнд илэрхийлдэг. Энэ байдал нь өөрөө хүний эрхийг зөрчөөд байна гэдэг асуудлыг бас ярьдаг шүү. Тэг яг та яг процесс ажиллагааны нэлээд бас тодорхой ойлголттой байх шиг байна. Яг түрүүнд хэлсэнчлэн тэр эрүүгийн хуулийн 1.9 заагдсан тэр хууль буцаа хэрэглэх зарчим түүн дотроо ял шитгэлийг хөндрүүлэх, хэрэгцүүн байдлыг дордуулах гэдэг ойлголттой шууд хамааралтай байгаа. Тэр нь юу гэхээр буцаа хэрэглэх зарчмын хууль хугацааны асуудал дээр хэрэглэгдэх үү гэдэг асуудлыг их анхаарал татдаг. Хууль хугацаа урт байснаар эсвэл ингээд богиносгосноор ямар үр дагаврууд гарах гэхээр богиносгосноор одоо нэг хамгийн ээлгүй зэрэг заалцыг нь хэлээд байна шүү дээ. Одоо дээжвэн тийм тайлбарын агуулгаар авч үзэх юм бол тухайн хэрэгт холбогдсон шалгагдах, тухайн хэрэгээс одоо чөлөөлөгдөх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх энэ боломжууд нь байхгүй бол хоёрт хэрэгт шалгагдж явна гэдэг чинь тухайн одоо иргэн хүнд, тухайн одоо хүнд бол яадаг ч байсан эрг нөлөөлөл байхгүй. Сая өөрөө чинь хэлсэн тэр нэг тодорхой тооны эрх чөлөө шүү дээ. Үндсэн хуулиар баталгаажсан, бус хуулиар баталгаажсан эрх байна. Хэрэг асуудал шалгагдж байгаа асуудал бол хүнд ямар ч байсан тийм эрх сэтгэл төрүүлэх. Хоёрт тасан цэрэг арга хэмжээ. Зорчих эрхийн хязгаарлалт, хөлийн хориг, бүр цагдаа хорих одоо юу хорих байгууллагад аваачаад мөрдөн шалгадаг үстэй тий. Энэ асуудал дандаа тийм эрэг биш сөрөг агуулгаар бууж идэг. Ийм үр дагавар үүсдэг учраас энэ эрх зүйн байдлыг хангалттай хэмжээгээр, их хэмжээгээр дордуулж байгаа асуудал. Эрүүгийн хууль гэдэг асуудал бол эрүүгийн хуульд байгаа зүйл заалт бол эрүүгийн хууль бүхэлд нь л үйлчнэ. Тэр тусмаа ерөнхий ангид байгаа заалт тэр 1.9 гэдэг заалт. Тусгай анги нь бол тодорхой төрлийн гэмтэргүүдийг журмалсан, зохицуулсан, оногдуулах хэлийг шийдсэн. Ерөнхий анги нь бол нийтлэг зарчмыг тодорхойлсон юм байдаг. Гэтэл эрүүгийн хуулийн ерөнхий ангид байгаа заалтыг эрүүгийн процессын хуульд хэрэглэх ёстой гэж тайлбарлсан. Яагаад эрүүгийн процессын хууль байхаараа одоо хууль буцаа хэрэглэх буюу энэ ашиггүй байдлаар шийдвэрлэх ёстой вэ гэхээр нэг эрүүгийн одоо өмнө үйлчилжсэн эрүүгийн процессын хоёр өөр тусдаа яг үнэн. Тий. Ерөөсөө эрүүгийн хууль дотор байгаа энэ материалын хуулийн асуудал бол хууль буцаа хэрэглэх ашигтайгаар үйлчлэх зарчим нь бол зөвхөн Монгол улс төдийгүй дэлхийн нийтээр ийм л байгаа. Эрүүгийн процессын хууль нь бол шинэ эрүүгийн процессын хууль батлагдсанаар өмнөх хууль хүчингүй болдог. Тэгээд нэг шинэ харилцааг зохицуулсан хууль нь үйлчлээ явдаг, буцаа хэрэглэдэггүй ийм хууль. Эрүүгийн хууль нь болохоор яадаг вэ гэхээр дараагийн тухайн харилцааг зохицуулсан хууль хэдийгээр батлагдсан ч байсан Монгол улсад бараг байгаа ганц хууль гэж болно. Тэр нь өмнөх хууль нь хүчингүй болдоггүй. Хүчингүй болохгүй байгаагийн учир холбогдол нь яг юугаар илэрч байна гэхээр яг битэрий одоо яриад байгаа тэр хууль буцаа хэрэглэх буюу энэ хоёр хуулийн зааг дээр өмнөх хуулийн үйлчлэлээр үлдэгдсэн хэргийг дараагийн хуулийн үйлчлэлээр шийдэхдээ өмнөх хууль нь ашигтай бол тэрүүгээр шийднэ. Дараагийн хууль нь оногдуулах ялыг хөнгөрүүлсэн бол хөнгөрүүлсэн энэ хэмжээгээр шийднэ гэдэг асуудыг зохицуулсан байдаг. Тэгээ эрүүгийн хуульд байгаа энэ зохицуултыг бол хэрэглэх ёсгүй. Яагаад тэгэхээр энэ одоо харилцааг зохицуулсан энэ харилцааны онцлог нь бол хэдийгээр эрүүгийн хуульд байгаа боловч процессын шинжтэй одоо зүйл заалт байгаа. Тийм учраас одоо буцаа хэрэглэхгүй гэж л үзэл байгаа. Энэ ч үдээсээ магадгүй үндсэн хуулийн цэцгийн баг суудлын хуралдаанаар одоо энэ улсын дээд шүүхийн тайлбарыг одоо заалшгүй одоо үндсэн хууль зөрчсөн байж магадгүй юм учраас үндсэн хуулийн цэцгийн их суудлын хуралдаанаар хилцэн зүйтэй гэдэг шийдвэрийг бас гаргасан юм байна л гэж ойлгож байна бас. Тийм. Өмнө яг ярилцлага ихэнд та бас дурдж байсан. Монгол улсын үндсэн хуулийн шийдвэр гарамгцаа хэрэгжих ёстой. Нийтлэг хэрэглэх ёстой. Ер нь дээд шүүхийн тайлбар үндсэн хуулийн хяналтын объект мөн үү? Үндсэн хуулийн цээр хянагдах ёстой юу гэдэг асуудал дээр бас тусдаа маргаа явж байгаа. Тэр нь юу вэ гэхээр яг өмнө дээр дагаж мөрдөх журмын тухай хууль дээр хуульд буцаа хэрэглэх журмыг хэрэглэхгүй гэдэг нь үндсэн хууль зөрчиж байна шүү гэд шийдчихэд байхад тайлбараар бол энэ бол одоо өмнө нэг дордуулсан дээр дүүсээ хуулийн хэрэглэхгүй гэсэн байдлаар ингээд шийдчихэд байна шүү дээ. Энэ дээр бол их нэлээд бас том маргаан гардаг. Гэтэл үндсэн хуулийн 71-р зүйлгээд тодорхой заалтад. Энэ бол Монгол улсын үндсэн хуульд хууль, зарлиг, тогтоол дээр нь төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино гэж.
Тэгэхээр Монгол улсын дээд шүүх тэр тусмаа одоо түүн дотроо нийт шүүгчийн хуралдаанаас гарсан тогтоолбор гарч байна. Энэ бол үндсэн хуулийн хяналтын объект мөн үгүй мөнөөсөн мөн гэж бидний хувьд бол үздэг. Ягаад гэвэл төрийн бус байгууллагын шийдвэр гэдэгт хамаарч төрийн шүүх хөтөлбөрийн байгууллага үстэй тийм ээ. Улсын дээд шүүх. Тийм утгаараа бол үндсэн хуулийн цэц хянаа шийдвэрлэх ёстой. Дээр нь Монгол улсад мөрдөгдөж байгаа бүхий л хууль тогтоомж зарилгууд үндсэн хууль нийцэж гэнэ үгүй юу гэдэг хамгийн дээд гол хяналтыг хэрэгжүүлдэг байгууллага үндсэн хуулийн цэц. Цэцийн хяналтаас ямар ч одоо байгууллагын шийдвэр үйл ажиллагаа бас ангид байх ёсгүй. Тэгэхээр одоо за хуульч нар биш. За бүр одоо улсын дээд шүүхийн нэгд шүүгчдийн хуралдаанд оролцдог шүүгч нар бус, өмгөөлөгч нар бус, хуульч нар бус ингийн сэтгүүлч бие хүртэл одоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, эрүүгийн хууль хоёр тусдаа зүйл байна. Яагаад энийг одоо нэгтгээд ингээд улсын дээд шүүх тогтоол гаргачих вэ гэж харахаар эргээд магадгүй энэ улс төрийн ямар нэгэн нөлөөтэй юм биш үстэй. Магадгүй тухайсан одоо хөгжлийн банкны хэрэг гэдэг юм уу тухайсан хэрэгүүд дээр тухайлж гаргасан тогтоол юм биш үстэй гэдэг хардлага бас байгаад идэв. Тий, ер нь эрх зүйн зарчим гэдэг зүйл бол түрүүнд хэлсэн нэг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх гэдэг юм уу, энерги ёсны зарчим гэдэг юм уу. Эрх зүйн зарчим гэдэг бол аливаа хууль бүтэх, одоо батлагдах, нэмэлт өөрчлөлт оруулахдаа зайлшгүй нэг үрчлэн харгалзан үзэж байх ёстой үзэл баримтлалыг л үндсэндээ зарчим гэж хэлээд байгаа. Тэгэхээр ямар ч хууль, ямар ч одоо гадны одоо хүч нөлөөлөл оролцоо ашиг сонирхол байсан ч байсан гэсэн энэ зарчимдаа нийцэж гарч явах ёстой. Харин зүгээр одоо улс төрийн одоо нөлөөлөл нөхцөл шалтгаан байгаа эсхийг бол мэдэхгүй. Гэхдээ бол нэлээд анхаарал татсан асуудал мөн үү гэвэл мөн. Энэ хүн хилцэх хугацааг хэдийн үеэс нь хэдийн үе хүртэл тоолох. За мөн энэ тохиолдолд энэ одоо хуулийн нэмэлт өөрчлөлт орохын өмнө одоо үүссэн, өмнө шалгагдаж эхэлсэн, одоо болтол үргэлжлээ шалгагдж байгаа энэ асуудлууд дээр хүн хилцэх хугацааг тэр ашигтай байдлаар өнөөдөр өмнө одоо мөрдөгдөж байсан анхаарчны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд тоолно гэдэг энэ зарчим үйлчлэх үү? Эсвэл ялагчаар татдах хүртэл тоолно гэдэг хүртэл одоо энэ зарчим нь үйлчлэх үү гэдгээс хамаарат тодорхой хэргийн хувь заяа, тодорхой хэрэгт одоо ял шийтгэгдэх хэсэг, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэг асуудал бас нөлөөлнө. Тийм учраас магадгүй зүгээр энэ асуудал дээр илүү фокуслсан, энэ асуудал руу илүү их анхаарал хандуулж байгаа зарим нэг одоо албан тушаалтч гэдэг юм уу, зарим нэг одоо тодорхой хүмүүс байхыг бол үгүйсэхгүй. Гэхдээ хэдий тийм боловч бид нар эрх зүйн зарчим, эрх зүйн зохицуул, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ гэдэг зүйлийг бол хязгаарч мартаж болохгүй юм байна. Эцэст энэ өдөр энэ нэг тухайлсан магадгүй хэдэн одоо таны яг хэллэгээр те албан тушаалтнуудыг тодорхой хүмүүсийн мэд зүйлийг ажиглагдаж магадгүй хардлагч ирсэн байж магадгүй. Гэхдээ эцэст энэ дээр хүний эрх яригдана. Гол нь хүний эрх эндээс уягдаад байх юм биш үстэй, хүний эрх зөрчигдөөд байх юм биш үстэй гэдэг энэ том агуулгаар л харах хэрэгтэй байх л та. Бүх хууль үндсэн хуульд нийцсэн байх хэрэгтэй. Хуульд одоо нөгөө бусад хууль тогтоомж, хуульчсан актууд нийцсэн байх хэрэгтэй гэдэг ийм л одоо зарчим. Энэ бол нөгөө хууль дэвлэхсний зарчмын гол агуулгыг илэрхийлж байгаа. Гэтэл ер нь таалагдахгүй байна. Ер нь тех ёсгүй. Хэдүүлээ ер нь ийм байдлаар асуудлыг авч хэлцүүл яасан ингээд яг тогтсон хэм хэмжээ, хуулийн тодорхой зарчмыг үл хэрэгсээд өөрсдийнхөө одоо тайлбарлах гэдэг юм уу, ийм одоо хандлагаар асуудал хандах юм бол ер нь энэ хуульд бас эрх зүйтэй гэж ер нь байх ёстой мүү гэдэг асуудал бол орж ирнэ. Тэгэхээр хуулийн тэр нийтлэг зарчим тэр ашигтай байдлаар, иргэн ашигтай байдлаар нөгөө эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар хэрэглэх олон жил одоо мөрдөгдөж ирсэн зөвхөн Монгол улсад биш, бид нар жишг болгож авч хэрэглэж байгаа энэ одоо эрх зүйт нийгэм хөгжсөн энэ улсуудын жишг. Тэгээ хамгийн гол нь одоо байгаа хууль те одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, үйлчилж байгаа энэ хуулиа хэрэглэх үгүй юу гэдэг асуудал бол орно. Гэхдээ одоо бол үндсэн хууль энэ маргааныг бол үндсэн хуулийн цэц энэ маргааныг хараахан хаглаагүй байд тэндээс ямар одоо шийдвэр гаргах, ямар дүгнэлт гаргахыг бол урьдчилан хэлэхэд бол эрт байна. Гэхдээ магадгүй эрх зүйн зарчим хуулийн одоо нийтлэг хэрэглээ олон улсын одоо манай улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн баримт бичгүүд, хүний эрхийн түгээмэл тунхал олон улсын одоо нэгдэн орсон энэ факт
зохицуулалтын хүрээндээс асуудал шийдвэрлэгдэх болов гэж зөвөр харж байгаа. Гэхдээ одоо шийдлийг бол хуульчид за магадгүй эрх ашиг хөндөгдөж зөрчиж байгаа энэ хүмүүс бүгдээрээ бас анхааралтай харж хүлээж байгаа. Үндсэн хуулийн цэц одоо энэ асуудлыг хилцэхгүй 4 жил болж байна. Магадгүй одоо өмнө хилэгдсэн учраас хэрвээ хилэгдчих юм бол бас хүлээгээд авчих байхаа өмнөх шийдвэртэйгээ ижил шийдвэр гаргах болов гэж бас хүлээлт ийм бодол бас төрж байгаа юм. Хуулийн нэгдмэл хэрэглээ, нийтлэг хэрэглээ гэдэг нэг асуудлаар за өчигдөр нэг ийм шийдвэр гаргаад өнөөдөр нэг ийм шийдвэр гаргана гэж юм байх ёсгүй. Тэгэхээр үндсэн хуулийн цэцгийн тухайд яг энэ маргааны асуудал одоо энэ агуулгаараа бол яг үндсэндээ бол хоёр алганы илүүсэн юм шиг давхцж байгаа асуудал байгаа юм. Өмнө одоо хэрэг асуудлыг хэлцэхэд улсын хурлын зүгээс томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа бол ерөнхийдөө миний ойлгосноор бол саяын тэр нэг материалын хэм хэмжээ буюу эрүүгийн хуулийн хэмжээ, процессын хэм хэмжээ хоёр ялгаатай. Тийм учраас энийг бол одоо хууль буцаан хэрэглэх зарчим бол энд үйлчлэхгүй гэдэг агуулгаар тайлбараа гаргаж ирсэн юм бэл. Тэгэхээр тэр тайлбарыг нь үнж дүгнсэн гэсэн үг шүү дээ. Цэц одоо хэлцэхдээ за энэ гаргаж байгаа тайлбар нь үндэстэй юу зөв гэдэг дээр тодорхой хэмжээний үнэлт дүгнэлт өгөөд гаргасан дүгнэлт тогтоолдоо энэ бол одоо ингээд үндсэн хуулийн тийм тодорхой залтуудыг зөрчсөн байна гэдэг нэгэнд гаргацсан. Одоо явж байгаа маргааны тухайд ч гэсэн түүнээс гадна улсын дэд шүүхийн тайлбарыг агуулгад бол яг сая миний хэлсэнчлэн за хугацаа тогтоосон энэ хэсэг нь бол материалын эрх зүйн хэмжээ буцаж үйлчилж болох юм байна. Болох гэсэн агуулгаар одоо зөвхөн энгийн хэллэгээр хэлээд шүү дээ. Бусдаар бол тайлбартаа бол нэлээд тодорхой дурдсан байгаа. Харин хязгаарнаас хэзээ хүртэл аль хүртэл нь тоолох уу, хязээ зогсох уу гэдэг асуудал бол процессын хэмжээ учраас энэнийг бол одоо ерөөсөө яллагчаар татах хүртэл нь буюу тэр эрх зүйн байдлыг дээрдүүлсэн биш агуулгаар нь хэрэглэнэ гэдэг агуулгаар тайлбарлаад байгаа юм. Тийм учраас өмнө гарсан цэсийн шийдвэр дээр нэгэнт дүгнэгдсэн, нэгэнт хэлцэгдсэн ийм шийдвэр учраас яг одоо маргаан үсгээл ингээл процесс явж явах шиг байна. Энийг шийдвэрлэхдээ бол өмнө гаргасан шийдвэрээ гарамгцсан хүчин төгөлдөр болох ийм агуулгатай шүү дээ. Тэгээд одоо нийтлэг үйлчлэлтэй энэ шийдвэр бол энэ шийдвэрийн дагуу гэдэг юм уу? Энэ зарчмаа бариад, энэ агуулгаан бариад, энэ зохицуулалтаа бариад шийдэх болов гэсэн ийм таамаглалтай байна. Гэхдээ өмнөөс нь одоо яг бид шийдвэр гаргахгүй шүү дээ. Тэнд одоо хууль эрх зүй, онол нэлээд одоо өндөр түвшний одоо мэдлэг мэргэжилтэй ийм одоо хүмүүс цэцэд байгаа. Тэр улсуудын тэр хүмүүсийн одоо шийдэл нэлээд найдаж байгаа болов гэж бодож байна. За ер нь дээд шүүхийн тайлбарыг одоо ямар тохиолдолд маргаангүйгээр хэрэглэх бас боломж бас байсан уу гэдэг энэ асуулт бас эндээс ургаж гарч ирж байгаа юм л да. Та энэ дээр бас хариулт өгөөч. Ер нь яг ямар тохиолдолд ямар ч хэрэгэлзээ маргаангүйгээр хэрэглэгдэх боломж байсан бэ гэж үзэх юм бол материалын эрх зүйн хэмжээ эрүүгийн дотор байгаа тэр хугацаа тоолдог журам эргүүлснээс хойш ялгчаар татах хүртэл гэдэг энэ журам эрүүгийн хэрэг хянах шийдвэр үнэхээр процессын хэм хэмжээ мөн гэж үзэж байгаа бол эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх хуульд оруулж батлуулах асуудал. Энэ одоо хэзээд бас боломжтой байдаг. Нөө хууль санаачлах эрхтэй субъектууд байдаг шүү дээ. Хурлын гишүүд, засгийн газар, ерөнхийлөгч. Энэ эрхтэй субъектууд Монгол Улсын дэд шүүгч юм уу те? Тодорхой одоо үндслэнд дурдж хандаад хууль санаачлах эрхтэй энэ субъектуудаар дамжуулаад хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах замаар бүр илүү тодорхой хэлэх юм бол эрүүгийн хуулийн 1.9-ийн 1.10-ийн энэ хоёр дахь заалтыг үнэхээр процессын хэмжээ гэж үзэх юм бол эрүүгийн процессын хуульд оруулж батлуулах ийм боломж байсаар байгаа. Урилгын маань хүлээн авч ирсэн танд баярлалаа. За баярлалаа.